Тулгар төрийн 2235 жил Их Монгол улсын 820 жил үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээ мандуулсны 115 жил ардын хувьсгалын 105 жилийн ойн баяр наадмын мэндийг Нью-Йорк Монгол чуулганы итгэлийн бүх эгч дүүс нартаа өөд нь өргөн дэвшүүлье. Мөн Нью-Йорк Монгол чуулганы номлолтоо үргэлж хамт байж эзний үгэн дотор хамтдаа суралцаж байдаг дэлхийд даяар оршин суугч Монгол ах дүүс нартаа эзэн Есүс Христийн нэрийг дуудаж түүний бие дотор авралыг хүртсэн хийгээд Монгол үндэстнийхээ мандан бадралын төлөө залбирч явдаг бүхэл Монгол ах дүүс нартаа баяр наадмын мэндийг бас та бүхэндээ өргөн дэвшүүлье. За өнөөдөр бүгдээ хамтдаа хуучин гэрээний Даниэл номын 2 дугаар бүлгийн 25-аас 45 гэсэн ишлэгийг уншаа. Тэгээ та бүгдийн гар дээр бас Библийн ишлэлийг хуудасаар хүргэсэн байгаа. Тэгээ та бүхэн надтай хамт уншаарай. Библийн хуучин гэрээний Даниэл номын 2 дугаар бүлгийн 25-аас 45 дугаар ишлэгийг уншаа. За би чангаар уншия. Ариох яаравчлан Даниэлийг хааны өмнө аваачаад хаанд олзлогдож ирсэн Иудачуудын дундаас хаантанд тайллыг айлтгаж чадах нэгэн хүнийг би оллоо гэв. Хаан тэгээд Белтшазар хэмээх нэртэй Даниэлаас чи миний зүүдэлсэн зүүд болон тайлал хоёуланг нь надад хэлж өгч чадах уу гэж асуулаа. Даниэл хариуд нь мэргэн идтэн шидтэн зурхаач хинч байсан хаантны асууж буй энэ нууцлаг зүйлийг хаанд хэлж чадахгүй. Гагцхүү нууцлаг зүйлсийг ил болгогч тэнгэрт оршигч бурхан хожим болох зүйлсийг Невухаднецар хаанд мэдүүлсэн нь орондоо байхад таны толгойд эргэлдсэн тэрхүү зүүд үзэгдэл ажээ. Хаант минь орондоо байхад таны оюун бодолд орж ирсэн зүйл бол хоошид тохиолдох зүйл билээ. Нууцлаг зүйлсийг ил болгогч тэрбээр юу тохиолдохыг танд мэдүүлсэн байна. Би амьд бүхнээс илүү мэрэгэн ухаантай учраас энэ нууц надад илчлэгдсэн юм биш. Харин хаантанд тайллыг илчилж хаантныг сэтгэл санаанд нь буй бодол хүслээ ойлгосоо гэснийх юм аа. Хаант минь та нэгэн том хөшөө харжээ. Таны өмнө зогсон буй тэр хөшөө сүрлэг том, сүр жавхлантай боловч харагдах байдал нь айдас төрөм ажээ. Хөшөөний толгой нь шижир алт боловч цээж болоод гар нь мөнгө, харин хөвлий болон нуруу нь хүрэл байх юм. Хоёр хөлн төмөр боловч тавхайн зарим хэсэг нь төмөр, зарим хэсэг нь шавар ажээ. Таныг харсаар байтал хүний гараар цавчигдаагүй нэгэн чулуу ил хөшөөний тавхайн төмөр болон шавар хэсгийг хэмх цохоод бутаргаж орхив. Тэгээд төмөр, шавар, хүрэл, мөнгө, алтан хэсгүүд нь нэгэн зэрэг ботарч өтрөмдөр 100 тэрэмдсэн тарианы хальс мэт салхинд хийсэн одоод ор мөргүй алга болов. Харин хөшөөг цогсон өнөөх чулуу аврах том уул болж хамаг дэлхийг дүүргэжээ. Зүүд нь энэ байлаа. Одоо хаантанд тайллыг нь айлтгая. Хаант минь та бол хаадын хаан билээ. Тэнгэрийн бурхан хаант тус эрх мэдэл, хүч чадал, алдар сууг танд сойрхсон юм. Тэрбээр өөрсдийн газраа амьдарч буй хүн ард хээрийн амтан окторгуйн шуудыг таны иргэшээлд оруулж энэ бүхнийг танд захируулжээ. Та бол тэрхүү алтан толгой юм. Харин таны дараа танаас хүч сул өөр нэгэн улс тогтноо. Тэгээд түүний дараа хүрэл хаант ус гарч ирэн хамаг дэлхийг захирнаа. Дөрөвдөг хаант ус нь төмөр мэт хүчтэй байна. Төмөр нь алив юмыг химхэлж боталтын адил тэр хаант ус хамаг бүхнийг хагалж ботолнаа. Хөшөөний тавхай болон хороонуудын зарим хэсэг нь төмөр, зарим хэсэг нь шавар байгааг та харсан. Энэ бол хуваагдсан хаант ус юм. Төмөр, нарийн шавар хоёр холилдсныг та харсан лугай адил энэ хаант ус нэг талаар төмөр мэт бат бөх байна. Гэвч хөлийн хорооны зарим нь төмөр, зарим нь шавар байгаа адил энэ хаант ус зарим хэсэг нь хүчрхэг, зарим хэсэг нь дорой байх ажээ. Та төмөр, нарийн шавар хоёр холилдсныг харсан лугай адил хүмүүс ч үр хүүхдүүдээрээ холбогдно. Гэвч төмөр, шавар холилддгийн адил тэд ч хоорондоо наалтахгүй. Тэдгээр хаадын үед Тэнгэрийн бурхан хизээч устгагдашгүй, өрөөл бусдын гарт оршгүй нэгэн хаант улсыг тогтооно. Энэ хаант улс нь дээрх бүх хаант улсыг бутаргаж харин өөрөө мөнхөд тогтноо. Нэгэн чулуу хүний гар хүрэлгүйгээр уулаас цавчигдаж төмөр, хүрэл, шавар, мөнгө,
алтан хэсгүүдийг ботрохыг та харсан нь ийм учиртай билээ. Авгаа бурхан хожим юу болохыг хаантанд мэдүүлжээ. Энэ зүуд гарцаагүй биелэх бөгөөд тайлал нь баттай билээ гэв. Амен. За өнөөдөр би эзний үгийг та бүхэнд мөнхөд тогтох хаант улс буюу мөнхөд тогтох хаанчлал гэдэг сэдвээр би та бүхэнтэй эзний үгийг хуваалцъя. За тэгэхээр энэ нэрийг бодонгууд нэг зүйл та нарт их ойлгомжтой санагдаж байгаа бох. Тэр нь юу вэ гэхээр мөнхөд тогтсон хаанчлал гэж ерөөсөө энэ дэлхий дээр байдаггүй гэдгийг та нар мэднэ. За гэтэл би өнөөдөр энэхүү текстэн дээр тулгуурлаад номлолынхаа сэдвийг мөнхөд тогтох хаанчлал гэдэг нэр өгсөн ба. За яагаад гэвэл мөнхөд тогтох бурхны хаанчлалын тухай ярих гэж байна л та. Харин хүмүүний байгуулсан хаанчлал бол мөнхөд тогтдоггүй юм байна. Бурхны хаанчлал бол мөнхөд тогтдог юм байна. Хүмүүний хаанчлал бол нэгэн үе гарч ирээд хүчрхэгжээд бүх дэлхийг захираад эргэн тойрныхоо улс үндэстнүүдийг эзэлж аваад эдийн засгийн хувьд хүчрхэгжээд одоо юу гэдгийг цэнгэлийн манлай хөгжлийн дээд нь болж нэг хэсэг одоо яваад тэгээд 100 жил, 200 жил, 300 жил, 400 жил, хэдэн зуун жилийн дараа нөгөө хаанчлал маань эргээд аажимда бутар сарнж алга болдог. Ийм одоо олон хаанчлалын түүхүүдийг бол бид нар бүгдээрээ мэднэ. Тийм учраас хүмүүс юу хүсдэг вэ гэвэл өөрсдийнхөө хаанчлалыг үргэлж урт удаан тогтоосоо гэж хүсдэг. Өнөөдөр Монгол наадам дээр тулгар төрийн 2235 жил, их Монгол улс байгуулагдсны 820 жил, үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуусны 115 жил, ардны хувьсгалын 105 жил гэж наадам болгон дээр жилд нэг удаа Монгол хүмүүс ингээд энэ тоог ингэж дурддаг. Энэ өөрөө аюул чухал байдаг юм байна лээ. Анх би ингээд анзаардаггүй байхдаа ч юм уу тоодоггүй байсан гэтэл олон улсын харилцаанд за түүхэн талаасаа мөн одоо Монгол улс гэдэг чинь тусгаар тогтносон улс юм шүү. Эртний улс юм шүү гэдгээ харуулсан түүхэн нотлохоон дээр тулгуурласан өнөөгийн гадаад харилцаагаа баттгсан мөн бид нар хинээч иргэшэл байгаагүй анханасаа байсан үндэстэн шүү гэдгийг түүхэн одоо судалгаан дээр тулгуурлан тунхаглаж буй явдал юм бэлээ. Тийм учраас энэ тоог ингээд нэг юм зүгээр хилээд байгаа юм биш юм бэлээ. Энэ нь яагаад гэвэл гадаад бодлоготой холбоотой байдаг. Энэ нь яагаад гэвэл бидний өөрийн Монгол хүн гэж хинбэ, Монгол улс гэж юу вэ гэдгийг дэлхийн нийтэд тунхаглаад байгаа тоонууд юм бэлээ. Өөрөөр хэлбэл бид бол ингээд зүгээр нэг санамсаргүй байж байгаад гараад ирсэн нэг юмны нэг завсраар нэг бий болцсон нэг хүү энд нэг улс явж байгаа чинь юу улс вэ гэмээр тийм улс ерөөсө биш гэдгээ үүгээр харуулад байгаа юм бэл. Тэгэхээр ер нь ингээд улс үндэстнүүдийн түүхийг судлаад үзэхээр аль болох түүхээ ингээд түүхийнхаа цаг хугацаа урагшлуулахыг хичээдэг. Аль болох одоо манайх чинь бол одоо юу гэдгийг тийм ээ 300 жилийн түүхтэй эсвэл одоо аль болох түүхээ судлаад археологийн малтлага олдруудыг гаргаж ирж байгаа л аль болох бүр 500 жилийн өмнөөс байсан байж та гэдэг ч юм уу. Өшөө 1000 жилээр урагшлуулах, дахиад нэг 2000 жилээр урагшлуулах. Аль болох манай түүх гэдэг чинь ийм зузаан шүү. Манай түүх гэдэг чинь ийм олон жилийн түүхтэй шүү гэдгийг бүх улс үндэстэн баталж нотлох гэж оролддог юм байна. Тийм учраас нэг нэгнийхээ түүхийг зээлдэг, нэг нэгнийхээ түүхийг өөрийн болгож ярих тохиолдол байдаг. Тийм учраас улс үндэстнүүд хоорондоо ялангуяа энэ хөрш зэрэгэлдээ улсууд хоорондоо нэг нэгнийхээ түүхийг булаацалттай юм байна л та. Энд чинь юуг харуулдаг байна вэ гэхээр манай улс илүү удаан оршин тогтнож байгаа шүү. Манайх илүү хүчтэй шүү гэдгийг л харуулдаг байна л гэсэн утгатай байгаа байхгүй юу. Тийм учраас энэ бол одоо зүгээр нэг юм тоо бол ерөөсөө явдаггүй. За би танаас одоо саяхан сонирхолтой нэг судалгааны хариу гарсныг бас ярмаар байна. Түүхийн ухааны доктор археологч Эрдэнэбаатар гэдэг хүн байгаа. За энэ хүний одоо бүтээл тойрвол бол ялангуяа археологийн салбарт бол гүн гүнзгий. Монголын бол археологийн одоо салбарт бол нэлээд урдаа барьдаг түүхчтэй нэг. За энэ хүн бол өөрөө түүхийн ухааны доктор байгаа. Тэгээ энэ хүн сая наадмын өмнөхөн бас нэг мэдээлэл гаргасан тийм ээ. Тэрний юу гэвэл археологийн олдроос өшөөл авшруулан үзэх юм бол Монголын түүх бол 2235 жилийн өмнөөс ярихдахгүй юм байна. Бүр 3000 гаруй жилийн өмнөөс яригдах юм байна. Өөрөөр хэлбэл өшөөл бидэрт зузаан түүх байгаад байна. Өшөө их цаг хугацаанд бид нар байсан ийм улс үндэстэн байна л гэдэг те. За жишээ нь Хятадууд бол өөрсдөө 5000 жилийн түүхтэй улс гэж их тэрүүгээр их бахархаж ярьдаг. За саяхан Америкийн нэгдсэн улс 7 сарын 4-нд 250 жилийнхаа ойг тэмдэглэлээ. Тэгээд айгүй залуу улс байгааз надаас нэг 200 насаар л ах улс байгаа даа байхгүй. Намайг төрхөөс 200 жилийн өмнө л байгуулагдсан улс байгаа даа байхгүй юу. Тэгээ одоо сүүлийн 50 жилд нь би амьдарч исэн гэж үзэх юм бол тийм ээ. Тэ.
Тэгэхээр чинь айгүй юм бас богинохон түүхтэй юм уус байгаа тань. Гэхдээ яг хуу цаг хугацаанд бас урт богиндоо гол нь биш. Бас юу хийж бүтээв, ямар амжилтанд хүрүү гэдгээрээ бас энэ улсын чинь түүх бас яригдж байна л да. За гэхдээ л ер нь Монгол бол яг хуу одоо Америк байтугай Америкийн 2250 жилийн юм ярьж хахад бид нар чинь баг тэрнээс одоо бүр илүү 2000 гаруй жилийн түүх бид нар чи яриад байна шүү дээ. Зарим эрдэмтэд маань өнөөдөр зарим нэг археологийн судалгаа гаргаж ирэнгүүт өш бидний түүх чинь 3000 гаруй жилийн түүхтэй юм байна шүү дээ. Ингээд нэг аль болох одоо ингээд улс үндэстнүүд өөрсдийнхөө түүхийн эхэлсэн цаг хугацааг улмал урагшлуулахыг хичээдэг. Улмал холоос эхэлсэн шүү. Улмал тэр цаанаас эхэлсэн шүү. Өнөөдрийн хүртэл бид нар нэг зүгээр 1000 жил яваагүй, зүгээр нэг 800 700 жил яваагүй. Бид чинь бүр хэдэн мянган жил явж байгаа шүү гэд. Үнэхээр бүгд л одоо ингэхийг хичээдэг. Энэ юг харуулж байгаа гэхээр манай улс илүү удаан тогтож байгаа шүү л гэдгийг харуулдаг. Гэхдээ яг хүчирхэг хэвээрээ удаан тогтож үлдсэн улс үндэстэн гэж байхгүй. Жишээлбэл 200 гаруй жил Монголыг эрхшээж исэн Манж улс өнөөдөр бол өөртөө байхгүй, төр байхгүй, өөрийн газар нутаг бол байхгүй. А яг уу Манж үндэстэн гэж бол байна. Тийм ээ? Соёлын хувьсгалын үеэр одоо өөрийгөө Манж овогтой Манж үндэстэн гэж хэлхээсээ айгаад алж исэн учраас соёлын хувьсгалын үеэр буюу Мао Цзэдунгийн үед бол Манж үндэстнүүдийг маш ихээр нь хомроглон алж исэн учраас Манж нар өөрийнхөө овгийг солиод хятад хүн гэж өөрийгөө нэрлэдэг байсан бол одоо бол өөрийгөө Манж овогтой гэж өөрийнхөө овгийг сэргээж ярьж байгаа 10 сая орчим Манж нар бол одоо хятадд байна. За гэтэл тэдэнд өнөөдөр өөрийн гэсэн газар нутаг байхгүй болчлоо. Өөрийн гэсэн төр улс гэж байхгүй болчлоо. Өөрийн гэсэн яг наадам гэдэг юм байхгүй. Өөрийн гэсэн үнэт зүйл тэдэнд байхгүй болчлоо. Гэтэл тэдний иргэшээлт үндсэндээ одоо юу гэдгийг хүнд хөнгөө хэлбэрээр 200 гаруй жил ингээд байсан манай улсын хувьд бол улс нь хэвээрээ байж байна. Газар нутаг нь хэвээрээ байж байна. Тийм ээ? Яг үндсэндээ халах дээр тулгуурлаж боссон одоо Монгол улс л да энэ чинь. Тэгээд одоо төр улс нь байж байна тийм ээ. Угсаа язгуур нь ингээд байж байна. Тийм учраас ингээд аль болох одоо дунд нь тухайн улс ингээд суларж дороотож одоо юу гэдгийг дэгэн догон явсан ч гэсэн ерөнхийдөө түүхээ харах юм бол бид нар бол эртний ард түмэн шүү гэж ингэж ярих хүсдэг. За дэлхийн улс үндэстнүүд бол одоо ингэж ярьдаг юм байна те. Тэгэхээр аливаа улс гэдэг бол нэг хэсэг мандан бадраад цаг хугацаанд дуусгаад яадгүй хагарж бутраад эргээд сул дорой жижигхэн болдог. Зарим нь бүр багхгүй болдог. Бүр түүхийн хуудсаас бүр арчигддаг бол Монгол улс бол ямар ч үсэн байсаар байна. Тийм учраас одоо Монгол наадам бол бидний дархлаа болж байна. Тийм учраас Монгол хүн бүр энэ наадмаараа баярлж байна тийм ээ. А гэхдээ биднэрт өөр нэг агуу улсын тухай тунхаглалыг Библи бидэнд хийдэг. Тэр нь бол Бурхны хаант улс. Бурхны хаант улс бол хинт ч хизээч эзлэгдэшгүй тийм Бурхны хаант улс юм а гэдгийг өнөөдрийн бидний уншсан энэ хуучин гэрээний Даниэл номын энэ түүх бидэнд харууллаа. За Даниэл бол Вавилоны эзэнт гүрний үеийн Вавилоны хааны одоо хааны ордонд хааны их сургуульд сургагдсан одоо залуу төшмлүүдийн нэг байсан Даниэл. Даниэл бол өөрөө одоо Юда хүн байсан. Вавилончууд чи Юдаг эзэлчихэж байгаа хөөе. Израилийг эзэлчихэж байгаа хөөе. Тэгээ сор болсон хөвгүүд охтыг нь сонгож аваад хаан тэгээ Вавилоны эзэнт гүрний хаан өөрийнхөө сургуульд сургаад хамгийн ухаантай эрдэмтэн мэрэгдийг нь өөртөө үйлчлүүлдэг байсан. Тэдний донд шалгарч орж ирсэн залуу байхгүй юу Даниэл гэдэг чинь. За ингээд хааны албанд үйлчилж исэн чинь хаан шүн нэгэн зүүд зүүдлээ. Нөгөө зүүд нь туйлын ус төрч зүүд зүүдэлж байгаа. За тэр нь ямар зүүд зүүдэлсэн гэсэн чинь асар өндөр баримл зүүдэлсэн. Хөшөө. Тийм ээ? Дараагийн юг дарчихгүй инхтэгч. Асар өндөр одоо баримлыг зүүдэлж байгаа. Тэр чи толгой нь алт байна гинэ. Цээжийн хэсэг нь мөнгө байна гинэ. Хоёр гартаа ороод ингээд цээжийн хэсэг нь мөнгө байна гинэ. Бэлхүүсийн хэсэг нь болохоор одоо хөрл байна гэж байна. Тэгээ хөл буюу одоо энэ доошо гуйнаас одоо шагаа хүртлэх хэсэг нь болохоор төмөр байна гинэ. Тэгээ тавхаа хэсэг нь болохоор холимог, төмөр ба шороо, шаврын холимог байна гэж байгаа юм. Ийм аврах том хөшөө зүүдэлсэн. Тэгсэн чинь зүүдэнд нь юу гарсан бэ гэсэн чинь нэгэн чолоо нисэж ирээд нөгөө тавхааных нь хэсгийг нөгөө төмөр шавар хоёр ингээд холилдоогүй тэр хэсэг дээр нь очиод чолоо цогхоход хөшөө одоо суураараа ганхаад норж унсан. Тэгээд норж унахтаа нөгөө алт мөнгө хүрэл төмөр чинь яаж вэ? Тоос мэт. Тэгээд зуны нөгөө нэг тариан одоо нөгөө нэг хальс мэт бүр салхин бүр үгүй болоод бүр алга болчихж байна гинэ.
Тэгээ алга болсноо нөгөө жижигхэн нөгөө хөшөөний чолоог хөшөөний хөлийг очиж цогтөг чолоо маань өөрөө харин асар том уул болж хувраад бүх дэлхийг дүүргэж гин гэж зүтэлсэн байгаа байхгүй. Тэгээ энэ зүүдээ Вавилоны хаан Небухаднецар өөрийнхөө бүх зурхаач, үзмэрч, эрдэмтэн, мэрэгдийг дуудаж ирүүлээд за би нэг зүүд зүүдлээ та нар миний зүүдийг надад хэлээдэх. Тэгээд миний юу зүүдэлснийг нэгдүгээр та нар хэл, хоёрдугаарт миний зүүдний тайллыг хэл гэж хэлсэн. Хаан өөрөө зүүдээ ярихгүй шүү дээ. Тэгмүүд нөгөө одоо эрдэмтэн мэрэгд үзмэрч зурхаачт нь хичнээн хичээгээд хаан юу зүүдэлснийг мэдэхгүйсэн. Тайллыг нь хэлэх нь битгий хэл зүгээр юу зүүдэлснийг нь хэлж чадахгүйсэн. За гэтэл одоо хааны нэг түшмэл Ариох гэдэг хүн Белтшазар гэдэг нэртэй Даниэл гэдэг нөгөө залууг хаан дээр авч очиод энэ залуу зүүд тайлд юм байна. Энэ залуу таны зүүдийг тайлах болно гэж хэлсэн. Тэгсэн чинь Даниэл болохоор хаанаар өөрөөр нь зүүдийг яриулахгүйгээр юу зүүдэлснийг хэлж өгөөд дээр нь тайллыг хэлж өгч байгаа байхгүй. Тэгээ Даниэл бол яг л энийг хэлсэн. Та удаа үедээ зүүдэндээ асар том хөшөө зүүдэлсэн. Толгой наалт, цээж гар хэсэг нь мөнгө, бэлхүүс нь хүрэл, гоё шилбэн, төмөр, доошоо тавхан хэсэг нь төмөр ба шаврын холбог хэсэг. Ийм та зүүдлээ нэг чулуу нисэж ирээд хөлийг нь цогхоход хөшөө бутарж унаад бүр ор мөргөө салхинд хийсч алга боллоо. Тэр чулуу болохоор онцлог нь хүний гараар цавчигдаагүй уулнаас хүний гар хүрээгүй чулуу гэж байгаа хэрэг. Тэр нь энэ чулуунд их учир байгаа. Тэгээд тэр чулуу ирээ цогтөө нөгөө чулуу нь өөрөө уул болж хувраад бүх дэлхийг дүүрэглээ гэж та зүудэлсэн гэсэн чинь хаан би яг энэ зүүдийг зүудэлсэн гэж хэлсэн. Тэнгүүт нь одоо Даниэл үргэлжлүүлээд зүүдний тайллыг хэлж өгч байна. Юу гэвэл толгой буюу алт. Алтан толгой бол таныг өөрийг чинь бэлэгдэж байгаамаа. Вавилоны эзэнт улс буюу таны хаанчлыг зөвлүүлж байгаамаа. Таны хаанчлал өнгөрөн оцсны дараа араас нь арай нэг жоохон сул дараа хаанчлал гарч ирнэ. Тэрийг нь одоо мөнгөөр зөвлүүлж хэлж байна. Тэр нь бол одоо Персийн эзэнт гүрэн. Персийн эзэнт гүрэн дараа нь гарч ирнэ. За ингээд мөнгөн мэт одоо тэр улсын дараанаас хүрэл мэт улс гарч ирнэ. Тэр нь бол одоо түүхэнд Грекийн хаант ус байсан гэж. Нөгөө Македоны Александрын байгуулдаг Грекийн хаант ус гарч ирнэ гэж. За ингээд хүрлийн дараа бол төмөр залгаж байгаатай адилхан Грекийн хаанчлал байхгүй болсны дараа Ромын эзэнт гүрэн гарч ирж байгаа. Тэр Ром бол ерөөсө төмөр мэт хатуу бусад бүх хаанчлалуудыг хагалган ботаргадаг ийм хүчтэй хаанчлал гарч ирэх болно гэж. За ингээд Ромын хаанчлалаас хойш хүний хөвгүүдийн хаанчлал гэдэг бол нөгөө төмөр шавар хоёр хоорондоо эвцэлддэггүйтэй адилхан хүний хөвгүүдийн хаанчлал гэдэг бол хоорондоо хагарч ботарсан ийм олон жижиг хаанчлалууд болоод эцэст нь яг нэгэн чулуу хурж ир тэрийг цохоод хүний хаанчлал бол дуустдаг юм аа. Харин тэр хүний гар цавчигтаагүй чулуу гэдэг чинь бурхны чулуу гэсэн утгатай байхгүй юу? Энэ бурхны чулуу чинь өөрөө том уул болоод хинч үүнийг эзлэн захирч чадахгүй. Энэ бол өөрөө бурхны хаанчлал юм аа гэдгийг Даниэл тайлбарсан байна. За ялангуяа төгсгөлийн 44 дэх ишлээс би таанч уншия. Тэдгээр хаадын үед Тэнгэрийн бурхан хизээч устгагдашгүй. Өрөөл бусдын гарт оршихгүй нэгэн хаант улсыг тогтооно. Энэ хаант улс нь дээрх бүх хаант улсыг бутаргаж харин өөрөө мөнхөд тогтно. Нэгэн чулуу хүний гар хүрэлгүйгээр уулаас цавчигдаж төмөр, хүрэл, шавар, мөнгө, алтан хэсгүүдийг бутрахыг та харсан нь ийм учиртай билээ гэж хэлсэн байна. Энэ чулуу бол Есүс Христ юм аа. Дараагийн слайдыг дарахгүй юу? Энэ хүний гараар хүрээгүй уулнаас цавчигдаж авсан энэ чулуу бол Есүс Христ юм а гэдгийг яаж мэдэж гэнэ вэ гэвэл шинэ гэрэн дээр Есүс Христийн тухай дараах хоёр ишлэл дээр ингэж өгүүлсэн байдаг. За нэг нь Ешея номын хуучин гэрээний Ешея номын 28 дугаар бүлгийн 16 дугаар ишлэл дээр тиймээс эзэн Явэ ийхүү айллаа. Тэгвэл би Ционд нэгэн чулуу тавина. Тэр бол шилэгдмэл үнэт болонгийн чулуу. Бат бүх суур болох чулуу байна. Хэн итгэж найдна тэр хүн огт сандрахгүй гэж хэлсэн байна. Тэгэхээр Сионд нэгэн чулуу тавигдана. Тэр чулуу бол яах вэ? Тийм ээ, болонгийн үнэт чулуу юм аа. Тэр чулуунд итгэл найдвараа тавьсан нэгэн хизээч амьдралд сандарч бигдэх байдалд орохгүй гэж хэлсэн байна.
Энэ чулуу бол Есүс Христ. Яагаад гэвэл шинэ гэрээний Эфес номын 2 дугаар бүлгийн 20-22 дугаар ишлэлдэр Есүс Христийн тухай ингэж хэлсэн. Та нар элчнэр ба иш үзүүлэгчдийн суурин дээр баригдаж байна. Та нар гэдэг нь Христ итгэгч бидрийг хэлж штэ. Элчнэр ба иш үзүүлэгчдийн суурин дээр баригдаж байна. Энэ нь юу вэ гэхээр элч ба иш үзүүлэгчдийн номлол тэдний заасан үг сургаал дээр тулгуурлан өнөөдөр бидний итгэл босч байгаа гэсэн утгаараа ярьж байна. Болонгийн чулуу нь Есүс Христ Есүс бөгөөд барилга бүхэлдээ түүгээр нэгдэн холбогдож эзэнд зориулагдсан ариун өргөө болон сүндэрлэдэг. Түүнтэй нэгдсэн та нарч бас ариун сүнсээр Бурхны орших өргөө болж хамтдаа баригдаж байгаа билээ гэж хэлсэн байна. Аамен. Тэгэхээр Даниэлийн одоо энэ зүүдний тайлал дээр гарч байгаа тийм энэ хааны Бабилоны хаан Небухаднецарын зүүдэлсэн зүүдэн дээр гарч ирж байгаа тэр хүний гараар тасдагдаагүй, хүний гараар зорж аваагүй, эсвэл өрмөөр ингэж өрөмдөж ингэж салгаж аваагүй тийм ээ. Одоо тийм нэгэн чулуу нисэж ирээд хүний хаанчлалын одоо цохиж бутрахад энэ чулуу өөрөө том хаанчлал болоод энэ хаанчлалыг хинч булааж авч чадахгүй, энэ хаанчлалыг хинч зогсоож чадахгүй гэсэн нь аврагч эзэн Есүс Христэд итгэлээр бий болох бидний донд орших Бурхны хаанчлалыг өгүүлж байгаамаа. Бурхны хаанчлал юм аа. Тийм учраас бид өнөөдөр нэг талаар Монгол улсын иргэд мөн, гэхдээ нөгөө талаар бид хизээч устдашгүй, хинч булааж авч чадахгүй, хинч устгаж мөхөөж чадахгүй Бурхны хаанчлалын ард иргэд юм аа. Нэг талаар бид өнөөдөр Монгол улсынхаа наадмыг тэмдэглэж, улсынхаа баярыг тэмдэглэж, улсынхаа он дарааллыг ярьж байгаа. Гэхдээ улсын он дараалал гэдэг бол ингээд тоологдож болдог бол харин Бурхны хаанчлалын он дараалал бол тоологддоггүй, үрд мөнхөд оршин тогтнодог хаант улсын иргэд юм аа. Тэгэхээр бид энэ дэлхий дээр энэ махан биеэр амьдарч байхдаа бид тухайн улсынхаа иргэн болдог бол харин бид сүнсээрээ Бурхны хаанчлалын иргэд бас болдог юм аа. Бид Есүс Христэд итгээд Бурхны нэгүслийг хүртэж, Бурхны өршөөл уучлалыг авч, Бурхны хөвгүүд огтуд болсноороо бид тэр болонгийн чулуу болох, тэр суурийн чулуу болох Есүс Христийн хаанчлалын ард иргэд болж бид нар Бурхны ард түмэн болдог юм аа. Энэ дэлхийн улс үндэстнүүд нэгэн цагт бандан бадраад хүчрэгжээд дараа нь сул дорой болдог. Зарим нь бүр байхгүй болдог. Харин манай Монгол бол харин ч байхгүй болохгүй ш. Ингээд байгаад байгаа нь Бурхны ивэл юм, тийм ээ. Харин Бурхны хаант улс гэдэг бол мандан бадраад сулран доройтдог улс бол биш. Бурхны хаанчлалыг хинч гадны одоо төрөмгийлэгч нар очиод эзлээд авчдаг тийм улс бол бас биш. Бурхны хаанчлал бол мөнхөд тогтдог Бурхны хаант улс юм аа. 93 оны өвлийн манай цуглааны өвлийн кемпийн үеэр би цуглааныхаа итгэгчдийн өмнө амар нэг онгоонд орж ирснаас сандгийн. Тэгээд тэрийг манай цуглааныхан ер нь намайг байсан гэж бас мэддэггүй л дээ. Би цуглаан дээрээ удаагүй байсан. Тэгээ өвлийн кемпер манай цуглаан дээр номлосон пастор сая нэг 2 сарын өмнө Юн Сүнжээ гэдэг нэг пастор ирээд номлолоо шүү дээ манай цуглаан дээр. Улаанбаатар дэд сургуулийг байгуулсан гэдэг. Тэр пастор яг тэр жил 93 оны өвөл манай цуглааны өвлийн кемп дээр ирээд номлохгүй юу. Тэгээд Юн Сүнжээ пастор юу гэж номлосон бэ гэхээр бид нар Монгол улсын иргэд юм аа. Бид нар Тэнгэрийн хаанч улсын иргэд юм аа л гэж номлоод байсан. Одоо бодоод тахад миний өнөөдөр номлож байгаа шиг ийм л номлол хийгээд исэн юм шиг байгаа юм. Би нөгөө дөнгөж шинэхий итгэгч байсан болохоор дээр нөгөө солонгос хэлнээс монгол руу орчуулаад сонсч байсан болохоор нэг сайн ойлгоогүй юм шиг байна. Тэгээд номлож байгаа хамгийн сүүлд нь энд ямар хоёр улсын иргэн байна вэ гэж асуулаа. Тэгсэн чинь би бодлоо энэ хүн чинь өөрөө солонгосын иргэн, бид нар чинь Монголын иргэн. Монгол солонгос гэж аваа ичлаа. Тэгсэн чинь манай цуглааных нь нэр хийлээ тэр зааланд байсан 2-300 хүн чинь нэрээс ингээл нэр хийлээ инээлтэл би чинь бүр онгонд ороо намайг дагуул цуглаанд авчирсан найз минь яг миний хажуу сууж ирсэн л та. Бүр нүүр нь улаа сандал доогоороо миний өмнөөс нүүр нь улаа бүр сандал доогоороо орох шахарчиж билээ. Би бүр тэрийг юусоо мартдаггүй. Би тэгээ бүр айгуу тэгж онгонд орж исэн байхгүй. Гэтэл пастор юу гэж номлоод байсан гэхээр бид нар Есүс Христэд итгэснээрээ Бурхны хаант улсын ард түмэн болсон мөн үү? Бид сүнсээр Бурхны хөвгүүд охид болсон. Есүс Христийн дотор бид Бурхны хаант улсын иргэд болсон байна. Нэг талаар мөн. Гэхдээ нөгөө талаар өнөөдөр би энэ махан биеэр дэлхийд амьдарч байна. Надад паспорт байгаа үстэй. Тэр паспортон дээр Америкийн иргэн юм уу, Монголын иргэн байж байгаа үстэй. Тийм учраас бид махан биеэр энэ газар дэлхий дээр амьдарч байхдаа тухайн улстай харьяалагддаг бол харин сүнсээр бид Бурхны хаант улсын иргэд ямаа л гэж номлосон юм байна л та.
Тэнгүү тэр мөрийг ойлгож байгаа ч юм байхгүй. Ямар хоёр улсын иргэн байна вэ гэхлээр л уул нь Тэнгэрийн хаант улс ба Монголын иргэд гэж хэлэх ёстой байсан юм байна л та. Тэгээд би болохоор Солонгос Монгол гэдээ аваа хийцэн. Ерөөсөө сүнсний юм ойлгодгоо махан биеэр сэтгээд идэг. Тэгээ бүр нэг онгонд орж ирсэн. Ерөөсөө би мартдаггүй. Харин өнөөдөр энд над чиг тийм онгонд орох хүн байхгүй хаа гэж би найдаж байна. Яагад бол та нар бүгдээрээ миний юу хэлж байгааг маш сайн ойлгож байгаа. Бурхны хаанчлалын ард иргэд болцгоё. Бурхны хаанчлалыг хинч булааж авч чаддгүй маа. Тэр Бурхны хаанчлал бидний зүрх сэтгэлд оршдог юм аа. Тэр Бурхны хаанчлал ариун сүнсээр дамжуулан бидний амьдралд оршиж идэг юм аа. Тэр Бурхны хаанчлалд хэр хязгаар гэж байдаггүй. Тэр Бурхны хаанчлалыг хинч хүчээр зэвсгийн хүчээр булааж авч чаддаггүй. Тэр Бурхны хаанчлалыг хинч хоригдж дийлдэггүй. Тэр Бурхны хаанчлалын амар тайван баяр хөөрөнд бидний дотор байдаг. Энэ яваа насанда бид энэ дэлхий дээр нэг улсын иргэн байгаад Бурхны хаанчлалын ард түмэн гэж явж байгаа бол хожим бид Бурхны өмнө очихдоо тэр хаант улсдаа бид бодит биеэрээ бас очих болно. Харин тэр хаанчлалын цаг хугацаа бол мянган жилээр тоологдох болно. Бурхан бас Монголыг мань ивэгээсэ энэ дэлхийн төгсгөлийн тэр өдрийг хүртэл Бурхан энэ ертөнцийг эхлүүлсэн шигээ дуусгах тэр өдрөө хүртэл Монгол минь оршин тогтноосоо. Хэдийгээр би Бурхны төгсөшгүй хаант улсын иргэн мөн боловч нөгөө талаар Монгол улс маань бас үргэлж хүчрэхэг сайн сайхан байгаасаа гэж залбирна. Мөн миний амьдрал өөрөө Монголынхон төлөө Монгол гэдэг энэ нэрийг авч авахын төлөө зориулагдсан. Би Бурхныхаа нэрийн төлөө ч амьдарч байгаа. Би Монгол гэдэг нэрийнхаа төлөө ч өнөөдөр би амьдарч байгаа. Энэ хоёр нэрэнд өнөөдөр би хариалагдж байгаа хүн. Тийм учраас бүгдээрээ хичээж амьдрий. Бүгдээрээ эзний үгэнд дуулууртайгаар амьдрий. Бүгдээрээ эзнийг магтаж, алдаршуулж, шудраг үнэн зөвийг эрхэмлэж, бусдыг хайрлаж, зөв ариунаар бүгдээр хамтдаа амьдарцгаая. Эзний хаанчлал таны амьдралд ирэх болтугай. Тийм ээ? Бурхны чи бол манай мөнхийн улсын иргэн шүү гэдэг тэр баталгаа танд итгэлээр дамжуулан сүнсээр танд өгөгдсөн байгаа шүү. Тэр нь та Бурхны хүүхэд болон ариун сүнсээр дахин төрснөөрөө тэр баталгааг та авсан зүйл юм шүү. Амен. Хамтдаа бүгдээрээ залбирцгаая. Ер усын Тэнгэрлэг Бурхан минь та энэ орчлон хорвоо бүтээсэн. Та хүн төрлөختнийг нэгнээс үндэстнүүдээс нь та салгаж, овог хилтэнгүүдийг та бий болгож, тэднэрт нутаглах хил хязгаар хийгээд мандан бадрах цаг хугацааг нь та өгсөн байдаг. Эцэст нь таны хаанчлал мөнхөд тогтох бөгөөд таны хаанчлалыг устгаж чадах нэг ч хүчин зүйл энэ хорвоод байхгүй. Хүний хаанчлал бол цаг хугацаатай байдаг. Хүний хаанчлал бол хэр хязгаараар хязгаарлагддаг бол харин таны хаанчлал бол хязгаар байхгүй. Таны хаанчлал цаг хугацааны төгсгөл гэж байхгүй. Та бол мөнхийн хаант улсын Бурхан. Та өөрөө энэ хорвоо дээр олон үндэстнүүдийг зөвшөөрсөн бөгөөд олон үндэстний хаанчлалуудыг та өөрөө өгдөг. Тийм учраас бид өнөөдөр Есүс Христээр дамжуулан таны мөнх амийг хүлээн авснараа бид хизээж төгсөшгүй тэр хүчрэхэг хаант улсын иргэд болсон. Тандаа баярлалаа. Мөн их эзэн энэ газар дэлхий дээр оршиж байх хугацаанд та Монголыг минь өрөөгөөрэй. Монголын ард түмнийг минь та эвээгээрэй. Энэ улс үндэстнийг та мөхөөлгүй. Энэ улс үндэстний гал голомтыг та мандан бадруулаарай гэж танаасаа залбирч байна. Тандаа баярлалаа. Бүх алдрыг танд өргөн аврагч эзэн Есүс Христийн нэрээр залбирэн гуй ярьлаа. Амен.